хангаа тэнийг биччихгүй юу өчтөрөөрөө ирээд биччихгүй юу гэд хэлдэг штэ. Яг тэр залуутай чинь суугаад 2 хүүхэдтэй очиж сайхан амьдарч гинөө. Жаргалтай сайхан байна уу? Дигжин гүнжгээ бицэн байж. Машин дээр дигжин гүнжгээ бицэн байж машин дээр. Тэнд дигжин гүнжгээ бицэн байж. Харж байна уу? Дигжин гүнж хангаа тэнийг биччихгүй юу өчтөр орой ирээ биччихгүй юу? Дигжин гүнжгээ бицэн байна энэ дээр. Миний энэ удаагийн тэрэн чинь дигжин гүнж шиг баяр гэж оролцож байна. Йой, сайн байна уу? Энийг одоо дигжин гүнж гэдгээр нь хүмүүс их сайн таньдаг тийм ээ. Харин тийм л юм шиг байна шүү. Тэгээд та тэр бичлэг хийж илаа. 2013 юм уу 14 онд л. Айгу удаж байгаа шүү дээ. Тухайн үед англи бичлэг их дуртай байсан. Тэгээд бичлэг хийсэн чинь харин одоо сүүлд хүмүүс ерөөсөө мэдээд л агаад бах юм. Тэр үе чинь бүх юм чинь л бараг дигжин гэл нөө дигжин мундаа дигжин юу гэж бараг бүх юмыг чинь дигжин л гэж боддог байсан шүү дээ. Харин тийм ээ. Одоо би бүр амар гайхсан шүү дээ. Бүр ингэж бичлэг хийж постлжод хөдөө явцсан байсан чинь амар хүүдсэн. Тэгэд амар олон хүн шеэрлсэн. Хаасаагүй тарцсан байсан аах. Тэгэл би бүр шокнор яагаад ингэсэн бол ямар амар юм бэ гэж би өөрөө ч тийм болно гэж боддог байсан аах. Тэгэл нэг битсэн чинь л бүр хаасаагүй тарцсан. Тэгээ би бичлэг онлимит тохирготоо олгоод тэгсэн YouTube-ээр бас барцсан байсан. Тэгэл би угаасаа улаан байна гэлтэл орчихсон. Бичлэгүүдээ ер нь Facebook тэр удаа бичлэг хийсэн бэ? Энэ 3 4 жил орчим бичлэг хийсэн. Аюу бичлэг гэдгээс бүгд өдөрт би ингээл бараг 20 30 үгүй амар олон бичлэг хийн нэр нь байнгын бичлэг хийж яддаг гэсэн. Тэгэл тэднээс ингээл постлол явж яддаг гэсэн. Тэгээ сүүлд би саяхан нэг өдөр эм ороод ерөөсөө бүгдийг устгацсан. Бүх Facebook дээрээс бичлэгүүдээ бүгдийг устгаал тэгэл. Саяас таны тэрэлтэй урах гал Facebook-ээр хайсан чинь таны бичлэг юм юм болтохгүй л хэлдэг. Би бүр үнэхээр сайн устгасан. Би бүр саяхан устгасан шүү дээ. Нэг сар гарны 2 сарын өмнө л устгасан юм байна. Бүх бичлэгээ устгаа. Тэгээ бүх зургуудаа устгах гэсэн чинь за яг энэ байжлаа гэж бодогдод. Ер нь тэгдэм байх хүн чинь. Нэг юм орохоор ингэж хамаагүй устгах гэдэг юм байна. Ер нь тэгээд бичлэг хийгээд олон хүмүүст бичлэгийг хүрээд олонний танилцуулаад тодорхой хэмжээний хор ер нь ямар хөө байдаг юм бэ? Хүмүүсийн хандлага. Их үед бол надад аюу хэцүү дарамттай санагдаж байсан. Тэгээд тэгсэн гэдэж би ингээд хүнд хүлээж авдаг байсан. Жохон дарамттай санагдаг хэрнээс ингээд амар хүн дээр хүлээж авдаггүй тоодгүй байсан. Бүр ингээд алан таалан чи хөдөөний юм тийм бүдүүн тарган турхаа бүр элдэн анзаар хэлмэн гахаа шиг чи Монголоос зайл яа өөх мөх бүх элдэн анзаар хэдүүлсэн чи би нэг тэгж тоодгүй тэгэхээр жоохон тийм дарамт мэдрэгдэг байсан. Тэгэл нэг тоохгүй ингээл яваалсан. Тэгээд яг хүүхэд гаргаад 2 хүүхэд гаргасан чи бүр эмзэг болцсон. Нэг хүн тэнийг гэрээ авгаа магаа гэсэн чи амар гомдож байгаа юм чинь. Тэгээд бүр ингээд сэтгэл рүү ингээд тэр өвгнүүд амар ороод харна би нэг бичлэгээ болцсон. Тэгээд хүмүүс чи ингээд амьдралд айгүй их оролцоод юу хийхин заагаад ямар хувц өмсхийн заагаад чам наадах хувцж онцгүй байх чи үсээ ингэж анзлуулвал гоё ийм хөөрхөн охин байж чи битгий ингэж яар ийм хөөрхөн охтод ингэж ярил муухай шүү хөөрхнөө мөрхнөг тэгж байгаа хүртэл надад амар ядаргаатай санагдаад миний амьдралд итгэхээр оролцоод байгаа юм санагдаад тэгээ би бичлэг хийхэ болцсон огт хийхэ болцсон. За орой минь төргий бүгдээрэнд нь тий ажил дээр л байна. Ажлаа ингээд хаад юм уу дөө гээл харин тий тэгэл байж. Нэг ундаа уучт юм уу. Энэ ундаа дээр дэгжин гүнж гэж бичээгүй шүү дээ. Юусоо бичээгүй энэ ямар тэнэг нь бичээгүй юм бодоо ялуу энэ гүзээ хари. Дэгжин гүзээ гэж бичээгүй байна шүү дээ. Энэ дээр чинь дэгжин гүзээ гэж бичээгүй байна шүү дээ. Дэгжин булчин гэж бичээгүй байна шүү дээ. Ямар тэнэг юм бэ энэ өчтөр нэг тэнэгэн дээр л бичээгүй шүү дээ. Энэ цавцсан дээр дэгжин гүнж гэж бичээгүй байна. Дэгжин гэж юуш бичээгүй байна. Дэгжингээ одоо бойл заяа та нар ёо залхмаар юм фоо. Ажил мэргэжлийнхэн тухайд бас аюу сонирхолтой нэрэн зураг авах гэдэг бол аюу сонирхолтой санагдчихсан. Нэрээ хөлтөнд ажиллана гэдэг чинь тийг ингээ хэлчих болохгүй хөхтэй. Та яагаад энэ салбарлаас орох болов гэрэл зурагч мэргэжилтэй юм уу?
Тэг мэрэгжил маань бол нэгтлэн бодогч. Тэгээд би мэрэгжилтэй жоохон дургу зураг авах аягүй дуртай. Тэгээд зурганд гарч явж байгаа нөхөртөөгөө танилцаад тэгээд хоёр хүүхэдтэй болоод яг хоёр дахь хүүхэд маань охин байхгүй. Охин дээрээ нөгөө за ингээд зургийг ингээд авъя да гэсэн чинь тийм зураг студ байхгүйсэн. Тэгээд би өөрөө авч эхлээд гэрийнхээ нэг өрön зураг авч агаад ингээд баг багаар уг дахиад яваад байгаа. Тэгээд нэран зургийг хамгийн анх Монголд авч эхэлсэн. Шантрах үед бол зөндөө байсан. Айгүй хэцүү өдөржин яг тодорхой халуун температурт тэгээд яг ингээ хөлс тусаал хөл чичрээд гар мар чичрээл ингээл бүр ингээ зогсож яддаг үе байдаг аахгүй. Ингээ зогсож чадахгүй ядраад ингээд бүр туйлдтал. Тэгээд үнэхээр дуртай болохоор хүн ингээ хийгээд юм бэл. Ерөөсө бэлдгүй юм бэл. Хийгээл тэгэл бүр ингээ гарт ороод одоо би ингээ нэг өөрөө ингээ мэдрэхтэй нэг юм шаблонд орсон юм шиг болсон. Ингээд ямар ч хүүхэд харсан одоо нэг хоногтой хүүхэд ирж 4 хоногтой 5 хоногтой 10 хоногтой 20 хоногтой тэгээд сартаа хүүхдүүд ирнэ. Тэнгүүд хараал энэ хүүхэд ийм хүүхэд ингээд мэдчихээд байдаг байхгүй. Энэ хүүхэд ингээд зураг авахулахаар юм байна. Энэ хүүхдийг ингэвэл юм байна гэд бүр ингээд хідэн зуудаа тавтагдахаар тийм болчихсон юм билээ. Ер нь анхаас үйлчлүүлэгчтэй яаж болж байгаа гэрээхээ нэг буланд л ингээ хүүхдийн зургийг авдаг гэсэн гэдэг чинь бас ингэж студидтэй болоод өөр нэгэн студидтэй болоод ийм үйл ажиллагаа хийгээд бас үйлчлүүлэгчид бас гол үүрэгтэй хата үйлчлүүлэгчтэй бас яаж танигдав. Энэ танигдахын за нэг яг тэр дэгжин гүнж гэсэн мэтлэг бол бас нөлөөлсөн. Дэгжин гүнж ингээд нялх хүүхдийн зураг авд юм байна гэд. Дэгжин гүнж чинь Монголын хамгийн анхны нөгөө нэран гэрэл зурагчин. Дэгжин гүнж чинь ингэдэг гэд аюу яриад хүмүүст ингээд нөгөө нэг телевизээс ярьцлагаарч авч ирсэн байхгүй. Тэгээд хамгийн миний яг баримталдаг нэг зарчим гэж байдаг. Тэрний юу гэхээр би яг над дээр ирсэн хүүхдийн зургийг надаас гарч болох бүх хүч хөдөлмөр одоо бүх сэтгэл зүрхээ шингээгээ дараад өгчдөг байхгүй. Одоо яг тултал нь энэ хүн одоо ингэж авахмаар байгаа юм байна. Энийг нь би ингээд хүүхд ийм мааштай байгаа юм байна. Энийг би ингэж л авахгүйс яг болохгүй юм байна гэд яг ингээд тэг тултал нь ингээд өөрийнхөө хувьд ингээд хичээгээд дараад өгчдөг. Тэнгүүд нөгөө үйлчлүүлэгч маань сэтгэл хангалуун гарчиж байгаа. Тэгээд дараагийнх хүмүүсийг манай үйлчлүүлэгч өөртөө явуулчихдаг над руу. Одоо манай хамаатныхаа хүмүүс рүү найзуудаа дөрөнгө чи тэнд л очив. Чи мисгээ дээр л очив. Чи тэр дэгжингүнд гэдэг охин дээр л очив зураг хүүхдийн зураг авах гээд. Тэгээд ингээд амнаас ам ийм маркетинг хамгийн миний хувьд аягүй чанартай санагдтыг. Ингээд дахин ирээд тэгээ одоо ингээд дүүтэй болоод ирээд ахаад дүүтэй болоод ирээд ингээд ерөөсөө байнга ингээд яг надаар ингээд үйлчлүүлээд байгаа нэг гойсон санагддаг. Сэнэг үзээд ээж аавнаар одоо хүүхдийн зургийг авахлахад төлөвлөж байгаа жирэмсэн ээжүүд байх юм. Төрөөд хэд хоногтойгоос нь эхлээд зургийг авах боломжтой. Төрөөд 4 хоногтойгоос нь эхлээд 20 хоног дотор хамгийн тохиромжтой үн гэж. Ер нь бол сар 15 хоног дотроо яг няраа хүүхдийн нөгөө их хөрхөн позуудыг авахулаад авч болдог. Тэгээ сар 15-аас дээшиг болохоор том доор ч нэг янз бүрийн нөгөө хөрхөн ихдүүдийн позууд нь авахулж болдгоо нөгөө сэрвэлзээд унтаж өгдгөө болчдөг байхгүй. Одоо тэгээд та нэгтлэн хүнээс чинь хүүхдүүдтэй ажилтдаг юм ажил руу орсон. Ер нь амьдралдаа хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Би бүр амар сэтгэл хангалуун байдаг шүү дээ. Бүр амар дуртай. Ажилдаа аягүй дуртай. Тэгээд яг нөгөө ховын юу болохоор ингээд нөгөө нэг гэр бүлдээ эхний нэг 3 жил болол би баг унтдаггүй ажилдаг гэсэн. Ажилдаа бүх юм зориулаа. Тэгээ жоохон би өвдөд ирдэм биш үү цаанаасаа ингээ хүн чинь ингээ тэгэнгүүт ингээ өөртөө жоохон цаг гаргаад би ингээ хөсгөн байна. Би ингэж ажиллах хэрэгтэй юм байна гэд тэгээд одоо яг баланслал явж байгаа. Таны бичлэгүүд үзэн ингээ энийг айл нөгөө дэгжингүнж гээл утсан байна өсөрч хараа. Тийм уулцсан чи яг тийм л характертай санагдлаа нэг тийм баяр баястай тийм ээ тий. Энэ хүмүүстэй нэг эргэн тойрныхан жийггүй. Эргэн тойрныхан манай нөхөр бол нэлээ ойлгоод тэгээд дуртай байд юм шиг надад санагддаг. Харин бус хүмүүсийг манай гэрийнхэн мэрийнхэн бол нэг тэгээд байдгүй. Анх зүгээр манай найзууд жийстэй нэр манай гадаад байгаа найз хүртэл чамааг ингэж чамааг ирүүлэх юм уу согтуу юм уу асууж байна. Чи одоо на бичлэг бойл хин ч юм бичлэг хийгээг байх чинь тэр үед чинь хүмүүсийг бичлэг хийдгээс аахгүй. Улааг хийдэг хүн ч байдгүйс. 2013 12 онд ч ирдэг юм байхгүй шүү. Байдаг байсан чинь би нэг тиймэрхүү бич влог гэж мэддэг байсан заяа тухайн үед. Харин влогийг л хийх байсан юм байлээ. Мэдгүй YouTube үздэг хэрнээсээ ийм YouTube дээр ингэ бичлэг байна гэдгийг ч мэддэг байсан аахгүй. Тэгэл Facebook дээр л бичлэгээ постолдог байсан. Тэгсэн чинь харин манай найзууд өөстөө иччин чамаас иччин чийстэй юм тийм гэл. Тэгэл одоо ботход тэд нар ч бас яг үнэн л юм ярьсан юм лээ. Дэгжин гүнжээ ирэлтгээл хийхгүй. Солиотой. Гүй. No.
мөрөөр ажлаа хийгээд зураг аваад амьдралаа бодоод байж байгаа юм зүгээр. Яа. За бас манай урилгыг хүлээж аваад цаг зав гаргаад ярилцсанд баярлалаа. За баярлалаа. Намайг сонгоод зорин ирсэнд баярлалаа гэд гараар яа. Баярлалаа. За баярлалаа. Баяртай.